За ингээд Дубнаас Денмарк ороход ирсэн байгаа. Сая Денмаркийн онгоцны бодол дээр ирчээ. Европын орчин суугч гэдэг нь өө бараг 10 минут цагтдаг наасан. Энд л очлох хэрэгтэй байсан байна. Маркостын Копенхаген хотод ингээ ганцаараа аялахаар ирсэн байна. 3 хоногийн аяллаа төлөвлөж байгаа. Амтсан орно явж байгаа тэр Christiansborg Palace гэх газар зэгчийн ингээд Копенхагны уран зургийн музей үзэхээр ирлээ.
Денмаркийн үндэсний уран зургийн галерей дээр ирсэн байна. Гадна л саялаг Copenhagen Canal Tours гэдэг бас нэг адилхан бомтой харин тийшээ гүгээд очсон чи яараа нөгөө бомт нь үнгүү байдаг гинэ. Тэгээ нөгөө бомт руугаа сая метрогоор яваад ирсэн. Метро айгүй амар юм. Ерөөсөө нөгөө дарж уншуулах юм байхгүй зүгээр л ороод гараа явчихдаг. Гол нь зүгээр ихтгэлцэл юм шүү. Тэгээ карттай гэдэгт нь итгээд тэгээд ямар ч тийм шалгадаг төхөөрөмж байдаг. Denmark and Sweden today, there was no longer a purpose for this building. Therefore, it has been repurposed by some very wealthy people. This is now a club, a private club, where memberships cost 9,000 kroners per month. And now we're going to be passing underneath the Kissing Bridge. The Kissing Bridge gets its name because it doesn't open and close horizontally, but it slides away from each other and meets like a kiss. This is because it was two different companies who built this bridge together. One company on the left and the other one on the right. And when they were almost finished building the bridge, they saw that the bridge would never meet because they had built it askew. Therefore, the bridge rolls in and out like a kiss so that this askew bridge can meet. It's of course also said that if you kiss your partner while you say we're going to meet the bridge, that you'll be together forever. But if you have no one to kiss today, you can look here on the sides where you'll see the wheels that roll the bridge in and out. And if I take your guys' attention to your left-hand side, you'll be able to see a glass building. This glass building is the Royal Playhouse. It opened back in 2008 with a band. It opened with Shakespeare's Hamlet, of course. In front of you, of course, we have the Little Mermaid. The Little Mermaid sits on the rock. She's quite little. They want to. За энэ Денмаркийн Айконо Копенгаген гэдэг тоглоомын төв шиг газар ирсэн. Тэгээд өгшиг онгойлгоол ингээд дуртай тоглоом тоглож ялдсан шүү. Ямар гоё юм бэ? VIP за харцгаая. Төөрдөг машин байна. Төөрдөг машин гэх юм шүү дээ.
нөгөө нэг өндөр цай өндөр сүмийнхаа оройдор гараад ирсэн байна. Хичнээн ч өндөр яа бурхан минь. Ийм өндөр. Хойно хинч байгаа юм. Үгүй байхгүй. Хацаараа байхад бол жоох юм ба. Денмаркийн үндэсний дэлгүүрт орж ирлээ. Ирландтай адилхан ер нь бол Lidl шиг хамгийн хямдхан дэлгүүр нэгнэ. Эндээс би юу авах гэж байгаа вэ гэвэл зүгээр л 2 том савтай ус. Тэгээд хилжүүлэгч. Литртэй ус.